Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ю Шовэ. Найзын гэрт. Лючигийн үгэнд та шаоцгүй итгэсэнгүй. Үнэн байлаач гэсэн хэрэг явдал арай тийм ноцтой хэмжээнд хүрээгүй байх гэж бодлоо. Лючигийн байрны гадаах зүлгэн дээр очиод та шаоцгийн сэтгэл өмөрөв. Учир нь тэр тоглох гэж байгаа дүрдээ сэтгэл дундуур байлаа. Лючи шинэ байр авсан тухайга нээгч үг цугуйлгаагүйд нь тэр гомджээ. Сая Лючи уцтаж хаягаа хэлээгүй бол шинэ байранд орсныг огт мэдэхгүй байх байлаа. Шинэ байранд орсон ооч дуулгаагүй найзыг ямар найз гэхэвд? Хэрв Лючи цөхрөнгөө барж зовлон тоочоогүй бол Тао Шаоцоо энэ асуудлыг бүтэн өдөр бодох байлаа. Гэтэл түнд үүнийг бодох зав үнэндээ байсангүй. Тао Шаоцоо хөдөрч хэрэг биеинд баймгүй эмзэг мэдрэмт хий хүн. Тэр ямар ч асуудлыг эвийн олж оновчтой шийдвэрлэх дуртай. Урд Лючи өнжөөд нэг уулздаг байсан бол одоо 2 сард арай гэж нэг уулзна. Тэр завгүй хүн болжээ. Түүний Лючитэй уулзахаар ирсний нэг шалтгаан нь үүний учрыг олох гэсэнд билээ. Хэдэн давхартав гэж Тао Шаоцоо асуухад Лючи 4-р давхарт гэж гараараа заав. Тао Шаоцоо дээшээ харлаа. Цэх шулуун загвартай энэ байшингийн зүүн үзүүрийн 1-р орцны 3 тийш харсан цонхтой байранд Лючигийн суудаг аж. Тао Шаоцоогийн зогсож байгаа газраас үзэгдэх тэр 3 цонхны 2 нь үзмэн ягаан хөшгтэй байлаа. Чи түүнийг зодоогүй биз гэж Тао Шаоцоо эргэж харан асуухад "Гүйгүй" гэж Лючи хариулав. Тао Шаоцоо бодлогошронгүй толгой дахилоо. Хэдэн удаа ам зөрснөөс хитрээгүй гэж Лючи нэмж хэлв. Айхавтар хэрэлдсэн үү? Лючи зантхар толгоогоос ихсрээд юуг хэрэлдэх, юуг ам зөрөх вэ гэсэн янзтай царайлав. Хүн өөр байж болно. Энэ юу ч болоогүй гэж бодож байхад харин шүүли төвчхэ болсон биз. Юу ч гэсэн дээшээ гарч үзье гэж Тао Шаоцоо хэлв. Тэр дөрвөлээд шалмаг алгахад Лючи араас нь сажлав. 4 давхарт гарахад дангинтал цоожилсан бат бөх хаалга Тао Шаоцоод хэн нэгний хүйтэн царай шиг санагдлаа. Тэр үүдний хонхыг дарсангүй шууд очиж хаалгын зөөлөн тогшов. Ямар ч хариу алга. Тао Шаоцоо хаалгыг дахин хэд тогшсноо хонх дарлаа. Өрөөнд ажин түжин хിവэр. Тао Шаоцоо бүхийж хөлөө ширтэн зогсохдоо шүүли дотор юу хийж буйг тааж ядан байлаа. Гэтэл энэ агшинд нэгэн дурсамж санаанд норов. Лючигийн том шаахайг шүүли пар чирч гал тогоонд холихно. Тавцангийн ихэнх шаазан хавтанд цав гарчээ. Тэдгээр цав гэрлийн ногоон шилэн судалтан тогтсон тоосыг санагдуулна. Амьдрал гихч тэр дэнгийн гэрэл мэт бүүдгэрэж. Гэвч шүүли амс хийх чөлөөгүй Лючи, Тао Шаоцоо, Жан Вэнли нарт хоол хийж өгнө. Мэдээж энэ бол Лючи шүүли хоёрын хуучин байранд дээд хамт суудаг байсан аль дээрийн хэрэг. Тэр үед Тао Шаоцоо Жан Вэнлийн 2 гэрлээг байлаа. Үүнийг үл өгүүлэн аль 4 найзын тухай өгүүлсэх вэ? Тао Шаоцоо Лючи 2 хамт өссөн унган багын найз. Нийтийн жорлон орох тоож нэгнийг хань татдаг байсан дотн улс. Тао Шаоцоо шүүли 2 дунд сургуулийн 1 ангийн хүүхдүүд хэдийгээр шүүли шилжиж ирээд удалгүй дахин шилжин явсан боловч тэднийг 1 ангийн хүүхэд биш гэж хэн хэлэх вүлээ? Харин Жан Вэнлийн тэр 3-тай хожим танилцсан юм. Тао Шаоцоо үүд тогшин шүүлийг дуудлаа. Энгийн үед тэр шүүлийг нэрээр нь дуудана. Тао Шаоцоо Жан Вэнлийн 2 үерхэж байхдаа Лючигийн дүргэлж очино. Лючи бол Тао Шаоцоогоос 2 ах,
Жан Вэнлинч шүүлийг сайн танихгүй учраас Тао Шао Цу найз охиныхон дэргэд ёсыг бодож шүүлийг бэргэн гэж дуудах болов. Жан Вэнлинч түүний аяыг дагаж тэгж дуудана. Тао Шао Цуд ангийнхаа хүүхдийг бэргэн гэж дуудах эвгүй санагдаад өөрөөр дуудъя гэж бодлоо. Гэвч бодож энэ бол шал дэмий асуудал гэдгийг ухаарчээ. Жан Вэнлийн дэрэгдэн байхад эсвэл сохтуудаа санаандгүй аятай шүүли гэж дуудах нь намрын эд ургацын үеэр хүнд буулганаасаа салсан хөгшин морины зоо тэнийх мэт ажээ. Өнөөдөр харин онцгой байв. Жан Вэнлийн дэрэгдэн байхгүй. Тао Шао Цу арх амсаагүй атлаа бодол болон хаалга нүдэж "Бэргэн" гэж хашгирна. Өрөөнд дотор мөн л тагчиг. Ийхүү хэдэнтэй хашгирав. Тао Шао Цу эхлээд "Бэргэн, үүдэнэ" гэж гиснээс үлдээ. "Би Тао Шао Цу байна" гэлээ. Нэрээ хэлэхгүй бол шүүли түүний гэж мэдэхгүй байж мэднэ гэж бодоод нэрээ хэлжээ. Гэтэл хормын дараа Тао Шао Цу нэр нүрээ барснаа ухаарчээ. Учир нь нэрээ хэлээд ч нэмэр болсонгүй. "Шүүли байхгүй юм биш үү?" гэж Тао Шао Цу эргэн Лю Чигээс асуув. "Тийм байх ёсгүй" гэж хэлээд Лю Чи халааснасаа хэлхээтэй төлхөөр гарган "Хаалга дотроос нь түгдсэн байна. Үгүй бол би онгойлголгүй яах вэ?" гэв. Тао Шао Цу хаалгыг хүчтэй балбаж эхлэхэд орцоор нэг цуур айтав. Лю Чи хөршөөсөө зовж дээр нь шүүли хаалганы цаана хүйтнэр энэх шиг санагдахад эвгүүцэндээ шатаар уруудан "Балбха бол" гэж хэлв. Тао Шао Цу Лю Чигийн араас бууж анх зогсож байсан газар очив. Шүүли ууралсан гэдэгт Тао Шао Цу сая л итгэлээ. Тао Шао Цуг тамхилахад Лю Чи асаагаараа алгуурхан гаргаж Тао Шао Цугийн тамхиг асаагаад дараа нь өөрийнхийгөө асаав. "Та хоёр өчигдөр оройноос хойш хэрэлдсэн юм уу?" гэж Тао Шао Цу асуухад тэр хэлэх үгээ олж ядав. Учир нь хизээ хэрэлдсэн нь ямар хамаатай юм бэ? "Өчигдөр орой. Тэгтлээ оройцсон юм уу?" "Тэ. Эд хоёр хэрэлдэж байхад нэлээн оройцсон байсан. Гэхдээ тийм удаан хэрэлдээгүй, ойлгов уу? Юу л да." Лю Чи ингэж хэлэхдээ илтгэл тавьж буй дарга хүн шиг аяглана. "Тэгээд" гэж Тао Шао Цу асуухтаа уулзаагүй удсан учраас ойрын үеийн байдлыг мэдэж авахыг хичээв. Дараа нь бид тусдаа ундсан. Байр нь 2 унтлахын өрөөтэй байх нэ. "Тэгээд яасан?" "Өглөө би угаалгын өрөөндөө сахлаа хусаж байхад тэр хоолны өрөөнд 10 зутан ууж, гал тогооны өрөөнд ус буцалган бүх юм хэвэн байсан. Гал тогоо, хоолны, угаалгын өрөөнд тусдаа юм байна. Хэвэн гэхэд болно" гэж Тао Шао Цу хэлв. Дотроо уур нь буцалж байгаа гэж хэн бодох вэ? Ёстой гиндүүлнэ гэж үүнийг хэлдэг байх. Өглөө ажил дээрээ байсан чинь ёс хагасын үед дарга дуудаад нийгмийн даатгалын байгууллага руу хамт очих болов. Тэгээд холбогдох материалаа аваарай гэж загсан учраас гэртээ ирсэн. Түлхүүрээ гаргаад хаалгаа нээх гэтэл яагаад ч онгойдгүй. Шүүлийг дуудлаа хариу алга. Үүдээж нээхгүй. Би өөр яах вэ? Даргийнхаа итгэлийг олж дээ. Та хоёр хэрэлдэх үед их оройдсон байсан гэлөө. Тэ. Чиний оройтож ирснээс болсон уу гэж Тао Шао Цу асуув. Тийм байж магадгүй гэж хариулахдаа Лю Чи шанаагаа дарах нь шүдэн өвдсөн бололтой. Би дандаа л оройтдаг гэж нэмж хэлв. Ажлаа тараад гэртээ харилгүй их томордог болжээ. Хүмүүс цайны цагаараа харж ирсэн бололтой хотхонд хөл хөдөлгөөн ихсв. Байсгийгээд нэг хүн Лю Читэй үг солиод өнгөрнө. Лю Чи эвгүй байдалд орсноо нууж өөрийгөө алавдан хиймэл дүр эсгэх нь үнэмшилгүй яазгүй харагдана. Нэг айл өсгөгчөө тохируулж буй бололтой хөгжим нэггүй чангарч нэггүй сулрах нь чихэнд чииртэй. Одолгүй ямар нэг киноны эрэм хоёрын харилцан яриагаар солигдлоо. Хэрэлдэж буй бололтой
үнэндээ хайр дурлалаа ориглон сэтгэлээр илэрхийлж байгаа нь тэр аж. Гэтэл бас нэг айлын утаас орохч ажиллаж эхлэн хоньны мах сонгоны үнэр хамар цоргив. Тав шав цуу санаа алдаад чи заавал орох ёстой юм уу гэхэд яахаа мэдэхгүй байна гэж юу чи шүдэ яр зайлгав. Чухам тоглосон эсхийн тав шав цуу ойлгосонгүй. Чи орж чадвал би ч орно. Шүүли хэсэг азнаад тайвширхаараа үүдээ нээх байлгүй дээ гэж тав шав цуу хэлэв. Юу чи цагаа хараад тайвширх гинэ. Хизээ тайвширхыг хэн мэдгэвд? Өдийн хоолны дараа материалаа заавал хүргэж өгнө гэж дарагтаа хэлсэн гэв. Явж хоол идэх үү гэтэл юм идэх хүсэл алгаа гэж юу чи гонсгор дуугаар өгүүллээ. Тав шав цуу юу чиг бүхийсхийн хараад гэнэт өрөвдөв. Шүүлигийн бурууч байж мэднэ. Ойрд Жан Вэнлинээс шүүлигийн тухай зөндөө сонссон. Тэр хуучнаасаа өөр болжээ. Залуужиж царай алиг болсон төдийгүй жаахан хүйтэн хөндөй, явж суухаа нуудаг, урдын шиг ээлдэг дотн байхаа болсон гэсэн. Чи яаж мэдсэн юм бэ гэж тав шав цуу эхнэрээсээ асуухад мэдлгүй яахав тэгжил санагдсан гэж тоомжиргүй хэлсэн юм. Тэгээд ч ажлынх нь түүнд ам муутай. Юу чи тэр хоёрын хайр сэтгэлийг хэврэг болсон гэлцдэг. Тав шав цуу үгүй байлгүй дээ гэж хэлэхдээ түүний үгэнд хэдийн итгэсэн байлаа. Тэр үүнийг Лючигээс ч олж харсан юм. Лючи тэднийг гэртээ урайгүй удсан. Тав шав цуугийн торчлагаар энэ нь эхнэр нөхөр хоёрын хооронд цав гарсантай холбоотой. Тэгээд ч Лючи урдын шиг арх тамхины компанийн борлуулагч биш. Худалдааны товчооны ноён нуруу болсон хүн. Тав шав цуу бодол болж хүнийг хэлээд яахав? Ёс суртахууны асуудал байсан ч дуугүй л бай гэж эхнэртэй загсан юм. Хүмүүс заримдаа ёс суртахууны асуудал ховийн өвөрмөц зан арын шиг ялгадаггүй. Хүний гаргасан ааш зан чамд таалагдахгүй бол ёс суртахууны асуудал гэх үү? Эсвэл өвөрмөц арын шиг гэх үү? Ёс суртахуунд сайн муу гэж бий. Харин өвөрмөц занг сайн муу гэхийн аргагүй. Тиймээс хамаагүй дүгнэх дэмий. Хүний хувийн нууцад халдсан болно. Тав шав цуу ингэж хэлэхдээ цаад учрыг хэдийн ойлгосон байлаа. Шүүли урдын шиг химийн үйлдвэрийн шалгагч биш. Харин сүлжээ 3 супермаркеттай. Гэрийн мухар сахиж суусан ч хоолунд хувцхнарт зовх юмгүй болсон. Дали супермаркетын ерөнхий захирал хүн. Тэгээд ч тав шав цуугийн эхнэр ажилгүй болоод шүүлигийн дэлгүүрт бараа танилцуулагчийн ажил хийж байлаа. Жан Вэнлийн ажилгүй болсныхаа дараа эхний 3 сард арга мухардаж тав шав цуг ятхан Лючи шүүли хоёрт Дали супермаркетын нэг салбарт ажиллая гэж хэлүүлсэн юм. Тэгэхэд тав шав цугийн нэрлэхүү зан хөдөлж ам нээхгүй байв. Тэр нэрээ бодхоос илүүтэй бусдад төвөг учруулахаас зовжээ. Ажиллаа гэж бодъё. Шүүли чамайг хамтран ажиллагч найзаа гэж бодох уу? Эсвэл хөлсний ажилтан гэж бодох уу? Ямар ажил хийл гэж ямар цалин өгөх үү? Чамайг найздаа атаархаж эсвэл юм гордож байна гэж бодвол яана? Үүнээс болж амьдрал маань өөрчлөгдвөл яана? Бодох тусам санаа зовно. Тав шав цуу эцэст нь шүүли рүү удтаж хэлжээ. Учир нь хэлэхгүй л яаж мэдэх вүлээ? Мэдсэн ч ажиллах дурггүй гэж бодож мэднэ. Шүүли Жан Вэнлинийг бараа танилцуулагчаар авчээ. Ажил нь хуучин ажиллаас нь хөнгөн авдаг цалин нь адил байсан тул тэр шүүлид чин сэтгэлээсээ талархаж явлаа. 2 сарын дараа Жан Вэнлинд бараа танилцуулагчийн ажлаас нь илүү мөнгө хураагчийн ажил таалагдав. Ядаж өдөржин зогсож нааш цаашаа холихгүй. Шүүлид хэлж өгөөч гэж нөхрөө шална. Тав шав цуу арга буюу зөвшөөрөв. 7 хоногийн дараа Жан Вэнлиний хүсэл биелсэн байлаа. Энэ ажлаа хийгээд хагас жилийн дараа цагаан сарын үеэр Жан Вэнлин тав шав цууд бодлоо хэлв.
Надад салбар дэлгүүрийн захирал болох итгэл туршлага байна. Болох эсхийг асуугаад өгөөч. Хэрв бүтвэл нэр төртэй болж цалин шагналч нэмэгдэнэ гэв. Энэ удаад Тав Шав Цу дууга хурааж олон хоног дүнсийн явж дургүйцлээ илэрхийлв. Багада уншсан алтан загасны үлгэр санаанд орно. Чамд шинэ модон твш өгсөн, шинэ байшин өглөө, чамайг эрхэмсэг хадагтай болгосон, бүр хатан хаанч болголоо. Хэрв ханахгүй бол чамд эвдэрхий модон твшийг чинь буцааж өгөхөөс өөр аргагүй. Хотхон нэгэл мэдхэд нам гүн болж саяын өөмэн шуугаан тасран далайн төрлөг ирээд буцахдаа Тав Шав Цу Лючи гэдэг хоёр хясааг элсэн хөвөнд орхисон мэт болжээ. Тав Шав Цу гэнэт өлснөө мэдэж цагаа харвал 13 цаг дөгжээ. Тэр Лючигийн цонхыг өлийн ширтгэхэд цонхнууд 100-100-ыг туулсан тосон будгийн зураг шиг өөрчлөгдөх шинж алга. Тав Шав Цу гар утсаа гарган гэрэлвэн залгав. Хэрв шүүлийтэй ярил түүнийг ятгаж Лючитэй эвлэрүүлж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байлаа. Ам зүрхгүй эхнэр нөхөр гэж хаа байх вэ? Тэр Жан Винлинтэй Лючи шүүлийтэй найз нөхд нь бүгд л хостойгоо ам зөрдөг. Тэр нэг биш удаа аль нэг найзындаа очиж эв зүвийг нь олж эвлэрүүлж өгч байлаа. Заримдаа халуун сэтгэлээр ятгаж хэрэгтэй гэж үзвэл загнаж хагацныг нээлүүлнэ. Тэр үүнийг сайн үйл буян болно гэж итгэдэг байлаа. Нэг удаа нэг найзынх нь эхнэр түүнтэй уулзаж сэтгэлээ уудлахдаа гомцсон сэтгэлдээ дийлдэн энгэрт нь хацраа нааж мэгшин уйлсан юм. Тэр үед Тав Шав Цугийн сэтгэлд өөр нэг бодол амьлан сэрж байлаа. Үүнээс хойш тэд яаж ч муудалдсан дотоод асуудалдаа хөндлөнгийн хүн оролцуулахгүй байхаар тохиров. Учир нь хазайсан дээр нь түлхэж далимдуулах эрсдлээс болгоомжилсан хэрэг юм. Тэр амиа ботсон хүн байж мэднэ. Учир нь хүн говьл үгүй гэж чаддаггүй. Хүний итгэлийг хөсөрдүүлэх дурггүй. Заримдаа амиа бодно гэдэг хүний итгэлийг олохтой адил. Тав Шав Цу хичнээн залгаад утсаа авсангүй. Лючи тэсгэл алдан болвол айгуул харилцуурын утсыг салгачихсан биз гэв. Тав Шав Цу дөрвөн давхрын цонх руу хилэнтэй нүдээр ширтэв. Төвний оролдлогыг Лючи хорж бухимдлын уур булган дөрөлзүүлж орхилоо. Тэр Лючиг дагуулж дөрвөн давхарт дахин гараад бас нэг оролдмоор санагдав. Чухам хин төвчээртэйг эсвэл хин ичхүүргүй гэдгээ үзье л дээ. Шүүли наадах цаатахыг тунгаахгүй миний нэр нүрийг ч бодсонгүй. Тэгээд нэгийгээ үзэж нэхийгээ тайлахаар шийдэв. Гэрлүүн залгаж хонх тажигнуулан хаалгыг өвдөглөн нүдлээ. Хонх тажигнаж хаалга балбахдуу орцоор нэг цуур айтав. Нээхгүй бол өдөржин балбанда гэж Тав Шав Цу бодно. Дүүнд ямар хүч тамир дутах биш. Энэ дуу чимээнд Тав Шав Цу ямар ч гэсэн шүүлигийн хашгирах дууг сонслоо. Тэр балбахаа болоход та нар ямар ухамсаргүй улс вэ? Бусдыг амрааж болохгүй юу? Гэсэн ууртай дуудсан гинэв. Тав Шав Цу баламгтлаа. Энэ дуу дотроос биш доод давхраас гарсан байлаа. Хаалга савж хаахан сонсогдов. Тав Шав Цу дууга хураахад Лючи гараараа зангаж чимээгүй бай гэж дохив. Агшин зуур ёр бусын намжин боллоо. Энэ намгүн байдал хэдэн хормын хугацаанд Тав Шав Цуд нэг аимшигтай бодол төрүүлв. Шүүли амиа хорлоогүй байхад өөрийн эрэхгүй сэтгэлийн эзэмдсэн энэ бодлоо үргээж чадсангүй. Сэтгэлээс нь базагдан зуурч торсоор байлаа. Ийм нэг өдөр, ийм нэг амьдралыг Тав Шав Цу хөндлөнгөөс харах нь бүхэл оролцож байхдаа хүний амьдрал гихч цаг нь болохоор юунаас илүү хэврэг мэт санагдав. Хөрхи шүүли. Ер нь 110 руу залгаж цагдаа дууцсан дээр байх хэмээгээд Тав Шав Цу
найзыгаа цочирдохоос болгоомжлон олон юм ярьсангүй. Түүний бодлоор энэ бол даруй авах арга хэмжээ зайлшгүй мөн. Хэрв цагдаа ирвэл шүүлийн амиа хорлсон уу, бөх унтсан уу хамаагүй цагдаа нар хаалгыг нээхтэй л нээн. Лючи орцны цонхоор гадагш гөлрөн зогсно. Тэр тав шоу цугийн үгийг сонсоод нэг их тоосонгүй. Тэр даруй гараа зангах нь дэмий гэсэн үг байлаа. Тэр асуудлыг дэвэргэж нэрээ баастахаас айж байна гэдгийг тав шоу цуу ойлгов. Лючи орцны цонхыг нээгээд толгойгоо гадагш цухайлхан харна. Түр байзнаад даллан наашир гэхэд тав шоуцоо яваад очлоо. Барилгын гадна тал хээтэй байсан бөгөөд орцны цонхоор дамживал Лючигийн зочны өрөөнд амархан хүрэх боломжтой аж. Гадаа ханыг 20 см орчим өргөн хөвөөгөөр чимэглэн эмжжээ. Тав шоуцоо Лючи хоёрын хэнэнч тэр хөвөн дээр гიშгэж дээд талын хөвөөнөөс гараараа зорвол явж чадхаар байлаа. Ажуухан явж дөхөж очоод ганц үсэрвэл тагтан дээр бууж зочны өрөөнд орж болно. Байрны гадаа зогсож байхад ингэж болно гэж хэнийхэн ч санаанд ороогүй юм. Зочны өрөөний цонх ийм ойрхон учраас данжиж орё гэсэн бодол хоёуланд нь төржээ. Удаан хөдөлгөөнтэй лагс зузаан Лючиг тав шоуц холдуулаад цонхны тавцан дээр гарав. Тэр өндрөөс айдаггүй жаахан зориг гаргавал амархан хүрнэ. Тав шоуц ямар айх биш тэгээч шүүлийн хагас өдөр тагчиг байсан нь түүний уурыг хүргэж улам зоригжуулжээ. Тав шоуц хөвөө дамжин урагшлав. Лючи цонхоор цээжээ гаргаад нүд салгалгүй дагуулж харна. Нэг нь харцаараа зоригжуулж нөгөө нь нэгнийхээ цонх руу дөхнө. Ийхүү дамжин явах нь тав шоуцууд үгээр илэрхийлэхийн аргагүй хачин мэдрэмж төрүүлж байлаа. Ажуухан дөхсөөр 3 минутын дараа цонхонд тулж очив. Явсан зам нь тэр хоёрын төсөөлснөөс онцгийн ялгаагүй байсан тул цонхны тавцангаас ядах юмгүй зуурч авлаа. Тэр хөлөө савлж гараараа тулж өндийн өрөөн дотор чухам юу болж байгааг харах гээд малгааныхаа сарвчаар цонхны шил мөрөгчөв. Тав шавцуу цочлоо. Ганц тэр цочсон юм биш. Түүнийг цонхоор харахад зочны өрөөний хэвсэн дээр сууж байсан шүүлийг тэр чимээгээр цочмог эргэж хараад царай нь ёр бусаар айж хилмигдсэн өнгө тодрон нугдааж амаа дарав. Түүний дэргэд суусан цагаан цамцтай эдэр насны царайлигээр шүүлигийн бугуунаас атгсан гараа тавин шүүлигийн цаагуур орж буудангийн түшлэгээр бие халахлав. Тав шоуцоо цочирцондоо игээл хашгирсангүй. Хэрв тэр нүдээр үзээгүй сураг дуулсан бол итгэхгүй байх байлаа. Чихээрээ сонсоогүй, хамраараа үнэрлээгүй, харин нүдээрээ үзсэн учраас харсан зүйл нь хөдлөшгүй үнэн байжээ. Агшин зур болоод өнгөрсөн энэ дүр зураг түүний нүдний эвэрлэг бүрхөвч харааны сэрлэр дамжин их тархиных нь бор хальсанд хүрэхдээ киноны зураг хальсанд буух адил ой санамжинд нь бичигдэн үлджээ. Тав шоуцоо цонхны тавцангаас зуурч өөрийн мэдлгүй бие доошлуулахад цонхны хүүтэн чулуун тавцанд эрвэн тулав. Тархин зур шүүлигийн тухай жав инлиний ярьсан нь санаанд орлоо. Одоо түүний ярианд бат итгэж усан тэнэг гэдгийг явахаар. Тэд зөндөөн удаан аргаа барж хаалга балбахад үүд нээхгүй байсан нь тэр хоёр хаалганаас ятаж 5 минут холдоогүйгээс болсон аж. Бүтлгүй айвал бүсгүй хүний банзал доогоор шурахаас буцахгүй гэдэг үг санаанд нь оров. Тэр хоёр гэрт байсан нууц амргуудыг ямар их айлгаж зовоосныг Лючи төсөөлөхгүй байгаа нь хөөрхий. Тав шоуцоо яахаа мэдхэ болов. Тэр шүүлигийн уурлаж бохимдсан, айж хилмигцэн, ичиж зовсон царайг төсөөлөв. Тэр үг нь Лючид тусалж эвгүй байдлаас нь гаргах гэж ирсэн. Одоо чухам хэнд нь тусалж эвгүй байдлаас гаргах вэ? Шүүлээд үү? Өөртөө юу? Тэр үед ажилгүй байсан гэргийн санаанд норлоо. Тэр эхнэртэй хайртай, амьдралдаач хайртай. Чухам хизээ юм бүү мэд. Лючигийн шавдуулах
нөгөө ертөнцөөс дуулдах мэт. Орж болохгүй, буцах аргагүй болсноо Тав Шаоцоо ойлгожээ. Эргэн тойрноо хараад санаанд оромгүй том асуудал үүснийг улам ухаарав. Чимэглэлийн хөвөө дамжин бууж очиход амарханч буцаж авирна гэдэг сансны гарц байлаа. Ганц л зам үлдсэн гэж Тав Шаоцоо цөхрөн бодов. Үүнээс өөр замгүй. Түүний их бие агаарт дүүжлэгдэн буглаг мөрнийхэн тамир тасарч байлаа. Тав Шаоцоо бодит байдалтай нүүр тулж дөрвөн давхрын тэртээ доор байгаа газрыг бодохоос дайгжин чичирв. Хүмүүсийн бачимдах дуу сэрхийн үлээх салхи хүртэл тамирыг барна. Барьцаалдан ойчхдоо Лючи намайг авч эндээс голдно, түргэний машинаар эмнэлэгт хүргэнэ гэж бодож амжив. Энэ хэдийгээр мунхаг шийдвэрч эвгүй байдлаас гарах цорын ганц гарц гэдэг нь бас үнэ юм. Тав Шаоцоо 2 сарын дараа эмнэлгээс гарлаа. Түүний баруун хөлийн шагаан яс хугарч, зүүн хөлийнх нь шилбэний яс цуурчээ. Эмч түүнийг сайн эдгэж байна гэж хэлсэн юм. Жич тэр өдөр дотроосоо түгжээтэй Лючигийн герт Шүүли ба түүний герт дайрч орсон дээрэмчин 2 байсан. Лючиг ажилдаа явсны дараахан дээрэмчин орон сууц хариуцсан газрын ажилтан гэж хуурч үүднээ алигжээ. Дээрэмчин орж ирмэгц худаг тулгаж мөнгө өгөхийг шаардан хашгирвал ална гэж сөрдүүлжээ. Яг тэр үед Лючи Тав Шаоцоо 2 ирсэн юм. Харамсалтай нь өвхрийн сүүлэн дээр худаг хугална гихчээр Тав Шаоцоо цонхоор орохын даваан дээр барьцаалдан ойдсон юм. Дээрэмчин мөнгө аваад юу ч болоогүй юм шиг гарч одсон. Энэ бол мөрдөн байцаагчид өгсөн Шүүлигийн мэдүүлэг. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор үнэн мөнийг бүрэн тогтоогоогүй байна. Төгсөв. Орчуулсан тогтох баатрын төмөр голт.